заатгүйтэй. Бүх ажилтныг ойролцоогоор нэг хүнээс хэдэн төгрөгөөр гэдэг юм уу даатгсан бол хичнээн ажилтнанд даатгсан бол Бүх ажилтнууд заатгүйтэй. за. Аа. Нэг бол арга тусцооныг нь хаана тусаад тайлбарлах анаа компани таацах хэрэгтэй байхгүй. Хаана тусаад таацах юм уу цаашдаа хүмүүсийн одоо юу гэж 8 сараас 6 сараас хойш хүмүүсийн үс даацсан зэрэг юм авахж чад. Уг нь бол тэр эрсдлийг тооцож тэр даатгалын компани даатгалаа хийх ёстой үстэй тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс хаана даатгал руу хандахаар юу гэж хэлж байна? Юу гэж тайлбарлаж байна? Хаана даатгал яриад танаас ингэ даатгал юм өгөөч. Даатгал юм яваа гэхлээр удаа тэгээд авахгүй. Та бүхчүүн байна. Компани зөвлөлөө гараад өгсөн гэсэн. Бүхэн байхгүй зэмгүй цараа ингэж манай хаандраа төрсөн зөвхөн. Төрсөн нэг өнгөт их хэрэгцээгүй. Тэр чинь шууд цаалтан стооцоос дөрөв цаалтан оруулаад өсөж битээ цаа гэж байна. Тэгэхээр наапаг цаалтан очоод хүн хэрэгтэй. За. Тэгээд питаар муугаа гэсэн. Өчигдөр хойд нэг нэг Агата коронавирусаар который боловсон юм дараа чуулган коронавирус ямар болдог шүү дээ. Тийм шүү дээ. Битээ гараа гэж хэлсэн. Та питаар муугаа танаас питаар өгсөн уу тань болцоолаа гэж. Эхлээд төрөвчлсэнгээр шинжилгээ өгч гээ. Тэгээд төрөвчлсэн шинжилгээгээр эрг гарангууд өөрийгөө яаралтай гэртээ ч юм уу тусгаарлалтанд оронгууд араас нь дахиад түүний одоо та PCR өгөөг болохоор даатгалын мөнгийг олохгүй гэдэг юм яриад байгаа юм тий. Чистая яд үгүй бид коронавирус хөдөлгөөнд чигтээ который тофсон юм. Боочгонтой тоосоо хайдаа болтой ч одоо фрэнт ямар ч юу который тосон гэдэг чинь хөдөлгөөнд тосон. Аавдаг чистая үгүй хараа фэдрал аваад явдаг юм зүгээр тийм. Шинэ капын дээр Симботи ба марах бизар мөн тарах чанар боловсон маяг боддог. Боловсон юм дараа чуулган коронавирус ямар болдог шүү дээ. Тийм шүү дээ. Битээ гараа гэж хэлсэн шүү дээ. Та PCR өгөөнө танаас PCR өгсөн уу тань болцоолаа гэж. Эхлээд төрөвчлсэнгээр шинжилгээ өгч гээ. Тэгээд төрөвчлсэн шинжилгээгээр эрг гарангууд өөрийгөө яаралтай гэртээ ч юм уу тусгаарлалтанд оронгууд араас нь дахиад түүний одоо та PCR өгөөг болохоор даатгалын мөнгийг олохгүй гэдэг юм яриад байгаа юм тий. Чистая яд үгүй бид коронавирус хөдөлгөөнд чигтээ который тосон юм. Боочгонтой тоосоо хайдаа болтой ч одоо фрэнт ямар ч юу который тосон гэдэг чинь хөдөлгөөнд тосон. Аавдаг чистая үгүй хараа фэдрал аваад явдаг юм зүгээр тийм. Шинэ капын дээр Симботи ба марах бизар мөн тарах чанар боловсон маяг боддог. Энэ даатгал аюу тийм бодлогогүй л одоо зүйл шаардж байна л та. Буруу л зүйл шаардаж байна. Одоо тэгвэл энэ Апо компани өөрөө ерөнхийдөө хаана даатгалд нэг ажиллана гэдэг юм хэдэн төгрөгөөр даатгалсан болоо та тэрийг мэдэхгүй юу? Тэр нь манайх бүгдчтэй даатгал хаана даатгалдаг. Даатгалаа ингэж үздэг мөнгө авах жаваа гэхгүй юу? Байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар нөхөн төлбөрч гэдэг юм одоо энэ ингээд өөрийгөө тусгаарлсан эмчилүүлж явах хооронд хараа анилт байна уу? Манайх зөвхөн янз бүр компани бол хаана даатгал тэгвэл ингээд байгаа юм байна те. Тэгвэл хаана даатгал ингээд даатгалынхаа мөнгийг олохгүй байна гэдэг компанидаа хэлж үзсэн үү? Гомдол гаргаж хийж. Зөвхөн нэг манай компанидоо хоног үзүүлэлтээр юу яадаг юм бэ? Манай төсөв гэтэрсэн юм. За. Юу гэсэн юм бэ? Фото тийм даатгалын болох боломжгүй болсон гэсэн байцаатай байгаа юм шиг. Тамар юу яахгүй дөө сайн судлахгүй та. Нэгдүгээр наач юм бол ямар ч тэгэж одоо зургатаа тайлбарыг шаардлагагүй юмуд явуулж байгаа байна гэж харж байна. Хоёрдугаар тэр ковид-19-ийн юуг та нар хэрэг гэрээ мэрийг судлаад үзэх юм бол нөгөө PCR-аар олгоно гэсэн байгаа. Гэхдээ хэрвээ та нар мэдээлэл авсан бол уг нь бол манайх нийтдээ бараг 600 сая төгрөгийн нөхөд боловч явж байгаа нь ковидын дадлаад ихсэн явж байгаа. Зөвхөн ахбар дээр төсөв санхүү дуусаж юу яана гэсэн ойлголт байхгүй. Төсөв санхүү дуусаад нөхөлбөр олохоо болно гэсэн асуудал байхгүй. Тэр ковид-19-ийн юуг та нар хэрэг гэрээ мэрийг судлаад үзэх юм бол нөгөө PCR-аар олгоно гэсэн байгаа. Гэхдээ
Хэрвээ та нар мэдээлэл авсан бол уг нь бол манайх нийтдээ бараг 600 сая төгрөгийн нэг процесс явж байгаа нь ковидын дадлаад тэгсэн явж байгаа. Зөвхөн ахбар дээр үү? Төсөв санхүү дуусаж юу яана гэсэн ойлголт байхгүй. Төсөв санхүү дуусаад өгүүлбэр олохоо болно гэсэн асуудал байхгүй. Тийм юу. Тэгэхээр нэг хоёр байгууллагын хоорондын гэрээний асуудлыг яг бид нар бол чинь наадах чинь зургатаар яриул яг нь ярьчмаар сэтгүүд байна л да айл айл нь. Чинь бид нар ковидын даатгал дээр өгүүлбэр олох бараг Монголд манай шиг олсон компани байхгүй болов гэж бодож байна. Тэр утгаараа зүгээр тэр мэр юм аа ингээд яагаад яриул ярьчмаар. Гэтэ чиний нэг ярьж байгаа тал чинь болохоор хоёр байгууллагын хооронд гэрээний асуудлыг ярих гэдэг шиг байна л да. Одоо гэрээ мэрээ нарийн ширээ юмыг бол тэр хүн яриаггүй шүү дээ. Тэр хүн бол зүгээр л ажилтан аль пагч тэгээд компанида хандаад, апуудаа хандаад гэдэг юм уу ингээд хаан даатгал чинь ингээд даатгалаас мөнгө олохгүй байх шүү дээ гэхлээр төсөв санхүүжилтөнд дууссан гэсэн ийм тайлбар компанийн зүгээс танаа тэр нь бодвол апуугаасаа өгсөн байлгүй дээ. Тэрнээс манайхаас өгсөн асуудал биш шүү. Бид нар бол тэр юутай одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагатайгаа байгуулсан гэрээнийхээ хүрээнд ажиллаж байгаа. Гэрээнээс зөвчсөн тийм юу нэгч байхгүй байгаа. Хэрвээ үнэхээр бидний зөвчсөн гэж үзчихвэл ажилтнуудаас нь илүүтэй тэр компани нь өөртөө танах ингэж болохгүй байх, тэр болохгүй гэдэг тийм юу яах вэ хэл та. Тийм мэдээ. Одоо ингэ тусгаарлалтанд орсон одоо тэгэхээр тэр ажилт нь одоо өвчнөө идгээд гэдэг юм 14 хоногийн дараа одоо гарч ирээд нийгмийн харилцаанд орохороо түүнийг өвдсөн гэдгээ нотлоод дахиад одоо даатгалаас нь хүн төлбөр авахын боломж үүд юм уу? Байхгүй яах вэ? Тэр чинь ер нь бол хүн хөвчих та тэгээд хөлбөр хөлтэй явна гэж байдаггүй шүү дээ. Тэр үнэхээр тэгээд хүндрээд хөвтөд юу яасан бол бид нар бол бас нэг тэгж заавалч хүндрүүлээ PCR мэшэр гэдэг тийм ч байхгүй байгаа. Үнэхээр юу яасан бол үнэхээр боддоор өгдөөд эмчилгээ хийлгээд лист мэт аваад гараад ирсэн бол заавал бас PCR хийлгүүгээр төрүүлсэн мөрөсөн дээр шийдвэрлээ явсан юм зөндөө байгаа. Тэгэхээр за энэ даатгалын компани бол ганцхан манай байгууллага гэлгүй маш олон байгууллагатай гэрээлсэн байгаа. Тэгээд энэ коронавирусын өвчнөөр өвчлсөн тохиолдол хичээд яг өвчлөлчгөөд хөл хорионд орчоод ингээ хүн хоолоо залгуулах гэхээр өөдөөс та гарч яваад PCR өгөх гэдэг ийм шаардлага тавиад байна. Энэ нь бол маш буруу шаардлага юм аа. Улс үндэстний одоо өвчнөөр өвчлүүлэх гэсэн ийм зүйл яригадаад байна гэсэн ийм л юм шүүмжлээд байна. Нэг тийм юу байхгүй хоо. Наач яасан бол одоо мэдгүй хитээ тийм асуудал гараад яасан бол тэр би бол нарийн ширээ юмнуудыг бас мэдгүй байна. Бид нар бол ерөн зүйлийг төрүүлсэнгээ баг яадаг болчихлоо шүү дээ. Монгол PCR үг гэж хэлээд PCR өгөхөр бас байх болсон байгаа. Төрүүлсэнгээр манай дээрээс хөлбөр авсан кейс юмнууд бол зөндөл байж байгаа. Яг өмнө нь бол бид нар илүү PCR чинь ацсангуу PCR гэж боддог байх үед бол PCR-ыг шийдгээр юу юм яаж байсан. PCR-ыг шийдгээд үндэслэл хөлбөр юмнууд хийжсэн. 8 сарын 1 хүртэл манай компани ажилчид сая төгрөгийн даатгалын мөнгөнд батаг олгоно гэсэн багтаа. Тэгээд би бол бүр 6 сарын 30-нд яачаад 7 сар гараад байдгүй багтаа. Тэгвэл нь яава юу болоо гэж төлөөд зүгээд. Тэгэхээр сая 7 сарын сүүлд корона тусмал маань ажилласан. Тэгвэл тэр тусаад итгэнгүүтээ богиламж нь боллоо. За. Тэгэхээр доор бахан хаан дадлага юм аа бахан команд мамд бичээд явчихна. За таны мөнгө өгөө та команд мөнгө тусчаа байгаа зөвхөн тамсаа бирэнгүүт гэчихгүй. За. Тэрнийх нь миний яваа чинь таних юу би зарах мөч танд олохдгүй маань өгсөн яриад байна. Тийм чинь нэг талаараа одоо хил ам хэрүүл маргаан хийсэн үний даатгалын мөнгөний олгоод хэрүүл маргаан хийгээг өөнийхийг олохгүй байх гэсэн үг юм уу тий? Тэгээ дээрэс нь бас нэг юм ярьж байна. За хүн өвдөөд идэгснийхаа дараагаар нөгөө нэг хөл хорой моринсоо гарсныхаа дараагаар хөөцөлдөж яваад одоо өвдсөн байсан гэсэн бичиг баримт нотлох баримтанд үнслээ даатгалаас бол мөнгөний олгоно. Төсөв санхүү бол хангалттай байгаа гэсэн ийм тайлбарыг яриад тах юм. Төрөвчлсэнгээр бол даатгал олгож байгаа төсөв дуусна гэсэн зүйл байхгүй гэдэг ийм тайлбарыг эхний байдлаар захирлна өглөө. Энэ өгөөд байгаа мэдээлэл нь худлаа юу үнэн үү? Худлаа надад шалгал